маш онцгой сарын цаг үе. Тэгэхээр сарын 3 нөөцөн гэдэг тийм ээ. Одоо шинэ 8 15 битүүний өдөр бид бүхэн яагаад буйнд одоо шамдах ёстой юм бэ гэхээр бусад одоо өдөр хийсэн буйнаас илүү одоо ингээд буйн сахан давхар болох юм өдөр. Тэгэхээр ихс дээдсийн одоо тэр одоо үйл цогцолгүй үзүүлсэн тэр өдрүүдэд бид хүмүүс буйнаа ингээд шамдах бол нэгдүгээрт буйн номын хувьд бол маш их сар. Хоёрдугаар тань мэдхийн хувьд тийм ээ энэ бол маш их чухал зүйлүүд байна. Бид нэр Монгол хүмүүс байна, Монголд гурхтан хүмүүс байна. Тэгэхээр тэр мэдвэрт үүх түүхээ мэдхэд бас их чухал болов гэж ингэж бид бас санаж байна. Тэгэхээр хоёулаа багцаалаад ингэж хэлвэл энэ манай богдуудын маань одоо тэмдэглэлт өдрүүд за бид бүхний хэлц заншснаар дүүцэн өдрүүд маань ингэж таарч байгаа. Тэгээд бас нэг зүйлийг хэлэхэд ингэж дахин бас нэг хэлэх хэрэгтэй л дээ. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрая подкаст Монгол хутга тувалгаа цуврал нэвтрүүлгийн маань тусгай дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарыг бид бүхэн яагаад тусгай дугаар гэж нэмэх юм бол монголчууд бид бүхэн хаврын ихэнх сарын шинэ 14-ний их дүүцэн өдрийг өндөр ийгэний маань давхар дүүцэн гэж тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор үе үеийн богдуудын маань одоо мэндэлсэн болон нирван болсон их дүүцэн өдрүүд маань одоо нийтийн тооллын 2026 онд болон бэлгийн тооллын морь жил одоо хэддүгээр сарын хэдэнд ямар өдөр тохиож байна гэдгийг юм бол бид бүхэн энэ дугаараа онцлон тусгаалan буюу одоо тусгай дугаар болгон та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Энэ өдрийн мэндийг хүргье аа. За энэ өдрийн мэнд хүргье. Энэ удаагийн дугаарыг бид нэр спешиал дугаар болгон бэлтгэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бид бүхэн хаврын ихэнх сарын тэр шинэ 14-ний их ерөөлийн хурлыг өндөр ийгэний маань давхар дүүцэн гэж нэрлэдэг боловч мэддэг болохоос биш одоо бус богдуудынхаа одоо мэндэлсэн өдөр болон нирван дүрийг үзүүлсэн энэ өдрүүдийг бас төдийлөн сайн мэддэггүй. Энэ өдрүүд маань бол одоо бэлгийн тоолол болон аргын тоолол нийтийн тооллоор тийм хэдэн оны ямар сард хизээ таарж ийнэ гэдгийг нэгдүгээрт хүрэхийг зорьсон. Хоёрдугаар гэх юм бол одоо дүүчин өдрүүдийг одоо Бурхны шашинтай хүмүүс лам хуврагууд бүгдээр дандаа бэлгийн тооллоор тэмдэглэдэг байгаа. Энэ бэлгийн тооллоор тэмдэглэдэг одоо утга учир нь ямар учиртай юм бэ? Юунаас одоо нэвтрүүлгээ эхлүүл зүйтэй болов гэж бодож байна. Тэгээ. За. Таны хэлсэн ёсоор одоо бид бүхэн сайн мэднэ. 101 сарын 15-ны өдөр Бурхан Багшийн 3 их давхар дүүцэн ихээс одоо мэндэлсэн мэдээ одоо 3 их дүүцэн өдрүүдийг жил болгоны одоо 101 сарын 15-ны өдөр тэмдэглэнэ гэдэг одоо Монгол улсад хуульчлаад албан ёсны одоо тэмдэглэлт өдрөө гэж болгож тэмдэглэж байна. Тийм үү? За мөн одоо хурал хуй одоо энэ одоо дуун сумын газар болохоор одоо зулын 25 гэдэг одоо энэ өдөр бол зул хөжөө өргөдөг сайхан өдөр байна. Бэлгийн толлоор мөн тэмдэглэж байна. За мөн саяын таны дурдаг ёсоор цагаан сарын одоо бид нэр шинэ 1-ээс 15-ны хооронд одоо ерөөлийн их одоо хурал хурахта 14-ний өдөр болохоор манай богдын маань давхар дүүцэн гэдэг одоо унлаа даягаар сайхан цогчтой өргөөд ингээд одоо өндөр гигэний одоо тэр майныг сайхан татаа тийм нур бодом майн татаа нэг сайхан одоо дэлгэр сайхан хурал болдог шүү дээ. Тэгээ мөн саяын таныг одоо дурдсан ёсоор манай бид бүхэн маань одоо үе үеийн олон богдууд маань заларч бид бүхэнд ач майна хайрлаж ажиж чандлан болгонод сойрхож байгаа энэ үед манай үе үеийн богдуудынхаа мэндэлсэн нирван болсон тэр өдрүүдийг мэдж яг энэ ёсоор тэмдэглэж байвал их зүгээр болж байгаа. Энэ дээр бол миний бол хэлж байгаа санаа бид бүхний хэлж байгаа санаа нь бол юу гэхээр нэг баяр дээр нэг баяр нэмий гэсэн санаа бус. Зөвхөн Бурхан шашинтай хүн, сүсэг бишрэлтэй хүмүүс тэр өдөр буйнаа сайхан шамдаж тийм ээ сожин авах хүмүүс маань цагаан сожингаа үүрээр аваад за тэгээд цагаан хоол одоо зооглож одоо махан хоолноос татгалзах хүмүүс маань тэр өдөр бас одоо тэр ясаар явж аль чадхаараа аль одоо яг хүсгээрээ одоо тэр буйн номдоо сайхан шамдах өдрийг л болохоор одоо сайхан хийвэл зүгээр болов гэж бодож байгаа. Хоёрдугаар тэр ихс дээдсийн тэр одоо заларч асан
өдөр үйлс зохионгоо тэгээд тэр үеийн тэр онцгой цаг үе гэдэг бол маш онцгой сарын цаг үе. Тэгэхээр сарын 3 нууцсан гэдэг тийм ээ. Одоо шинэ 8 15 битүүний өдөр бид бүхэн яагаад буйнд одоо шамдах хэрэгтэй юм бэ гэхээр бусад одоо өдөр хийсэн буйнаас илүү одоо ингээд буйн сахан давхар болох юм өдөр. Тэгэхээр ихс дээдсийн одоо тэр одоо үйлс зохионгоо үзүүлсэн тэр өдрүүдэд бид хүмүүс буйнаа ингээд шамдах бол нэгдүгээрт буйн номын хувьд бол маш их сар. Хоёрдугаар тань мэдхийн хувьд тийм ээ энэ бол маш их чухал зүйлүүд байна. Бид нэр Монгол хүмүүс байна, Монголд гурхтан хүмүүс байна. Тэгэхээр тэр мэдвэрт үүх түүхээ мэдхэд бас их чухал болов гэж ингэж бид бас санаж байна. Тэгэхээр одоо анхдугаар богдоос эхлэе гэж бодож байна тийм ээ. Тэгээ. Анхдугаар богдоос эхлээд одоо та үзэгч хүмүүндээ. За тэгээ. Энэ өдөр нь тэмдэглэлт өдрүүд нь нийтийн болон бэлгийн тооллоор хизээ яаж таарж ийн вэ гэдгийг 2026 онд тийм ээ. За тэгээд одоо бэлгийн тооллоор ингэж хэлэх юм бол одоо бэлгийн тооллоор одоо тэр сарын одоо тэр жилийн одоо тийм сарын тийм өдөр гэхээр бол аргын тооллоор ингэж харах юм бол өдрийн одоо таарах тохиох арга бэлгийн тооллын тэр зөрөөнөөс өөр өдөр одоо гэж таарч болно л да. Таарч болно л да тийм ээ. За тэгээд тийм учраас одоо анхдугаар богдоос эхлээд хоёлаа болохоор одоо олон хүмүүст танилцуулъя. За нэгдүгээрт болохоор эхлээд богдуудынхаа одоо ямар жилтэй вэ гэдгээс нь эхлээд мэдээж ингэ танилцуулъя. За анхдугаар богд маань гахаа жилтэй. 11-р жарны хөгчин гахаа жилийн намрын сүүл сарын 25-ны өдөр эндэлсэн. За энэ маань болохоор 1635 оны 10 сарын 4-ний өдөр. Яг энэ нь бол тухайн жилийнхаа гэсэн жилийнхаа шүү дээ. Тэр жилийнхаа тийм ээ. За 10 сарын 4-ний өдөр таарна. За нирван болсон гэдэг маань болохоор одоо бид нар хүнд тэлээр ингэж хэлж байгаа тийм ээ. Одоо нас нөхцсөн одоо тэр бие яриулсан таалбарсан тэр өдөр тийм ээ. 12 дугаар жарны харагчин тулаа жилийн хаврын сарын 14-ний өдөр. За энэ маань 1723 оны 2 сарын 18-ны өдөр болно. За анхдугаар богд маань нийт 89 нас өдөр ингэ зооглосон. За энэ өдөр маань энэ жил. За мэндэлсэн өдөр маань бол одоо намрын сүүл сарын 25-ны өдөр маань одоо энэ жил ямар өдөр тохиолох вэ гэхээр 2026 оны 11 сарын 4-ний өдөр 5 гарагт ингэ таарч байгаа. 5 гарагт таарч байгаа. За нирван болсон өдөр маань 2026 оны 3 сарын 2-ны өдөр даваа гарагт ингэж таарч байгаа. За 2 дугаар богд маань луу жилтэй. 12 дугаар жилийн хөвгөлөө жилийн хаврын дунд сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн гэдэг намтар түүхэн дээр ингэж гарч байгаа. За энэ маань 1724 оны 1 сарын 27-ны өдөр таарч байгаа. Тухайн жилдээ тийм ээ. Тухайн жилийн за нирван болсон өдөр нь 13 дугаар жилийн улагчин өхөр жилийн өвлийн адаг сарын 27-ны өдөр. Энэ маань 1757 оны 1 сарын 5-ны өдөр. За 2 дугаар богд маань 34 нас өдөр зооглосон. За энэ жил хэдний өдөр таарах вэ гэхээр 2000 мэндэлсэн өдөр нь 2026 оны 3 сарын 20-ны өдөр баасан гарагт ингэж таарч байгаа. За гэхдээ энэ 2 дугаар богд дээр нэг зүйлийг бас тодруулж хэлэх хэрэгтэй. Ягаад энэ 3 сарын 21 тооцсон гэхээр одоо яг энэ жилийн одоо энэ хаврын дунд сарын шинийг 1-ний өдөр болохоор юу тасарсан байгаа. 6 тооллын ёсоор бол ингэ тасарсан байгаа. Тэгэхээр бол тасарсан байгаа бол уртлын өдрөөр урагшаага тийм ээ. Урагшаага уртлын өдрөөр ингэ тоолдог. Тэр ёсоор бол ингэж энийг бодож байгаа хэлж байгаа зүйл шүү. За нирван болсон он сар нь бол юу вэ гэхээр 2026 оны 2 сарын 14-ний өдрийн бям гарагт таарч байгаа. За энэ болгонгот нь одоо яг энэ могоо жилдээ яг таарна. За ирэх морин жилээр ингэ тоолоод үзэх юм бол 2027 оны 2 сарын 3-ны одоо лав гарагт ингэж. 3 дугаар богд маань бар жилтэй. 13 дугаар жарны шар бар жилийн өвлийн ихэнх сарын шин дээр мэндэлсэн гэж байгаа. За богдуудын намтар дотроос манай үе заларсан богдуудын намтар дотроос 3 дугаар богдын яг мэндэлсэн өдрийг бол тодорхой бас бичиж тэмдэглээгүй. Шин дээр гэсэн. Шин дээр гэдэг маань шинийн 1 ч юм уу 2 юм уу 3 за магадгүй бүр 10 хүртэл ч гэж байж болно л да. Тэгэхээр үнийг нь ойролцоогоор авахаас аргагүй. За шинийн 1-ээр багцаалаад бодоод үзвэл 1758 оны 11 сарын 1-ний өдөр одоо таархаар байна. За нирван болсон 13 дугаар жарны харагчин могоо жилийн намрын сүүл сарын 21-ний өдөр. За энэ маань 1773 оны 11 сарын 5-ны өдөр. За 3 дугаар богд маань дөнгөж 16 нас өдөр зооглосон.
За энэ жил 2026 оны 11 сарын 10 шинийн нэгнээр болох юм бол 11 сарын 10-ны өдөр бям гарагт таарна. За нэрван болсон 2026 оны 11 сарын 5-ны пүрэв гарагт таарах байна. За дөрөвдүгээр богд. За дөрөвдүгээр богд маань хон жилтэй. 10 мэндэлсэн он нь 13 дугаар жарны хөгжин хон жилийн хаврын дунд сарын 27-ны өдөр. Тухайн жил нь болоор 1775 оны 3 сарын 28-ны өдөр. За нэрван болсон 14 дугаар жарны хөх нохой жилийн өвлийн дунд сарын 16. Энэ маань 1813 оны 1 сарын 7-ны өдөр. За дөрөвдүгээр богд маань 39 нас өдөр зоглжээ. За энэ жил хэдэн ямар өдөр таарах вэ гэхээр 2026 оны 4 сарын 14-ний мегмар гарагт мэндэлсэн өдөр нь тохиолно. За харин нэрван болсон өдрийн боловор одоо энэ намрын өвлийн дунд сарын 16-ны өдөр нь тасарсан байгаа. Бас энэ 6 тоолоор. Тэгэхээр дунд сарынхаа 15-ны өдрөөр хэрвээ тооцох юм бол 2026 оны 12 сарын 24-ний пүрэв гарагт бас ингэ таарах байна тийм ээ. За 5 дугаар богд маань гахаа жилтэй. 14 дугаар жарны хөгжин гахаа жилийн зуны дунд сарын шинийн 8-ны өдөр мэндэлжээ. 1815 оны 6 сарын 14-ний өдөр. За нэрван болсон өдөр нь 14 дугаар жарны цагаагчин өхөр жилийн өвлийн ихэнх сарын шинийн 3-ны өдөр. 1841 оны 11 сарын 27-ны өдөр. За 2 дугаар 5 дугаар 11 сарын 17-ны өдөр тий 11 сарын 17-ны өдөр. 27 нас өдөр зоогсон. За энэ жил 2026 оны 6 сарын 22-ны даваа гарагт мэндэлсэн өдөр нь тохиолно. 2026 оны 11 сарын 12-ны пүрэв гарагт нэрван болсон өдөр нь одоо ингэж таарна. За цаашлаа 6 дугаар богд маань. 6 дугаар богд маань туулаа жилтэй. 14 дугаар жарны харагчин туулаа жилийн хаврын ихэнх сарын 25-ны өдөр мэндэлсэн 1843 оны 2 сарын 21-ний өдөр таарна. Нэрван болсон өдөр нь 14 дугаар жарны шар бич жилийн өвлийн ихэнх сарын 19 өдөр буюу 1848 оны 11 сарын 20-ны өдөр таарна. За манай 6 дугаар богд маань нас өдөр их богинохон дөнгөж одоо Монгол оронд залж ирээд дөнгөж одоо ширээн засныхаа дараагаа дөнгөж 50 хүн маш хэдхэн хоногийн дараагаар болохоор одоо нэрван дөрөв үзүүлсэн байдаг. Нас өдөр дөнгөж 6хан нас өдөр зассан байдаг. За энэ жил ямар өдөр таарах вэ гэхээр 2026 оны 3 сарын 13-ны баасан гарагт мэндэлсэн өдөр нь таарна. Мэндэлсэн дүүцэн өдөр нь таарна. 2026 оны 11 сарын 28-ны бям гарагт одоо нэрван болсон өдөр нь тохиож байна. За дараагийн 7 дугаар богд. 7 дугаар богд маань нохой жилтэй. 14 дугаар жарны цагаан нохой жилийн цагаан сарын 17-ны өдөр. За энэ цагаан сарын 17-ны өдөр гэж яагаад ингэж хэлж яах гэхээр 7 дугаар богдын намтар түүхэн дээр түрүүн хэлсэн ясаар яг мэндэлсэн одоо зөвхөн мэндэлсэн жилийг нь бичснээс бус яг мэндэлсэн сар өдрийг нь тодорхой бичээгүй байдаг. За Монгол улсын ихтгэл шашнтар дээр цагаан сарын 17-ны өдөр одоо мэндэлсэн гэсэн ус нөхөрлөж одоо юм нэг хэлж байгаа. За энэ маань 1850 оны 2 сарын 28-ны өдөр тохиож байна. За нэрван болсон 15 дугаар жарны шарлуу жилийн өвлийн дунд сарын 12 буюу 1868 оны 12 сарын 26-ны өдөр тохиожээ. За энэ жил за энэ 26 онд тийм 2026 онд морь жил 2026 оны 3 сарын 5-ны пүрэв гарагт мэндэлсэн өдөр нь тохиол 2026 оны 12 сарын 21-ний даваа гарагт одоо нэрван болсон өдөр таарна. За одоо 8 дугаар богд. 8 дугаар богд маань могой жилтэй. 15 дугаар жарны шарагчин могой жилийн намрын сүүл сарын шинийн 8-ны өдөр мэндэлжээ. 1869 оны 10 сарын 13-ны өдөр таарч байна. За нэрван болсон 16 дугаар жарны хөх хулган жилийн зуны ихэнх сарын 17-ны өдөр буюу 1924 оны 5 сарын 20-ны өдөр таарна. За өдөр бол манай 8 дугаар богд маань нийтээ 56 нас өдөр ингэж зоглжээ. За энэ жил 2026 оны 10 сарын 18-ны нэм гарагт мэндэлсэн өдөр нь тохиолно. 2026 оны 6 сарын 2-ны мегмар гарагт нэрван болсон өдөр нь болохоор 8 дугаар богдын үе таарна. За 9 дугаар богд. За 9 дугаар богд маань 16 дугаар жарны бич жилтэй. 16 дугаар жарны усан бич жилийн өвлийн дунд сарын шинийн 7-ны өдөр буюу 1932 оны 1 сарын 2-ны 3-ны өдөр уучлаарай. 1 сарын 3-ны өдөр одоо
таарна. Нирван болсон 17 дугаар жарны харлуу жилийн хаврын эхэн сарын шинэ 8 буюу 2012 оны 3 сарын 1-ний өдөр нирванд үзүүлсэн. За манай 9 дугаар богд маань нийт 80 нас өдөр зохиолсон. За энэ жил болохоор 2026 оны 12 сарын 16-ны 5 гарагт мэндэлсэн одоо дүүцэн өдөр тохиож байна. За харин энэ жил яг цагаан сарын одоо хаврын сарын шинэ 8-ны өдөр тасарсан байгаа. Тийм учраас нь одоо тасарсныг урдна гэж ингэж тоолох юм бол шинэ 7-ноор тооцвол 2026 оны 2 сарын 24-ний мегмар гарагт яг шинэ 7 өдөр. Цагаан сарын үеэр гэсэн үг шүү дээ. Яг одоо манай богдын маань одоо энэ дүүцэн өдрүүд нь таана. За 10 дугаар богд. За 10 дугаар богд маань хон жилтэй. 17 дугаар жарны хөгжин хон жилийн хаврын сүүл сарын 15-ны өдөр. За энэ хаврын сүүл сарын 15-ны өдрийг яагаад ингэж тооцоолж гаргасан бэ гэвэл аргын тооллын өдрөөс манай богдыг мэндэлсэн одоо 2015 оны 5 сарын 4-ний өдөр одоо мэндэлсэн гэдэг. Тэгэхээр тэр өдөр нь ямар өдөр байсан гэхээр яг энэ хөгжин хон жилийн хаврын сүүл сарын 15-ны дүүнхрийн дүүцэн одоо өдөр бас болж байгаа. Энэ өдрөөр тооцоолж байгаа. За энэ жил маань хаврын сүүл сарын 15-ны дүүнхрийн дүүцэн буюу манай 10 дугаар богдын маань дүүцэн өдөр хизээ таарах ба гэхээр 2026 оны 5 сарын 1-ний өдөр баасан гарагт одоо ингэж тохионоо баасан гарагт ингэж тохион. За энд нэг зүйлийг бас ингэж хэлхээ мартаж тэгэхээр хоёулаа багцаалаад ингэж хэлвэл манай богдуудын маань одоо тэмдэглэлт өдрүүд за бид бүхний хэлц заншснаар дүүцэн өдрүүд маань ингэж таарч байгаа. Тэгээд бас нэг зүйлийг хэлэхэд ингэж дахин бас нэг хэлэх хэрэгтэй л дээ. Бид нар баяр дээр баяр нэмж одоо нэг тэмдэглэлтний өдрийг хийх биш. Энэ өдөр бүгдээрээ саган буйнд шамдаж бүгдээрээ саган одоо ном буйнаа бас ингэж үзэж за тэгээ ходог товлгаад за одоо бид бүхний одоо энэ Монголын одоо ходог товлгаа зурлууд маань богдуудаас эхлээд ингээд явж байна. Дараагийн одоо манай бусад одоо ходог товлгаадын хаад намтар түгийг ярина. Энэ дээр гарч байгаа бас нэг зүйлүүд маань эдгээр саган өөх түүхээ мэдхэд тийм ээ ходог товлгаадынхаа тэр одоо мэндэлсэн газар за тэгээ мэндэлсэн болоод одоо тэр гол чухал үйл зохионгоо зохиосон тэр он сарыг мэдэх өөх түүхээ мэдхэд бас чухал юм. Нөгөө төвгөр одоо ном буйнаа одоо шамдахад бас саган чухал дүүцэн өдөр юм гэсэн үднээс нь үнийг бас ингэж хэлж байгаа юм шүү. За тэгээд та бүхэндээ бид энэ нэвтрүүлгийн дараа энэ 2000 нийтийн тооллын 2026 онд энэ дүүцэн өдрүүд таарж байгааг текстээр болон хүснэгтээр оруулах болно. Та бүхэн тэр хүснэгтийн дагуу энэ дүүцэн өдрүүдээр буян номд шамдараа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баярлалаа.